Ахинда микасан дэлгөнө. За орж ирж гэнэ үү? Өчигдөр лайв чи орой биш нь үзсэн баггүй юу? Үзсэн үү? Гэлдэрсээр галаад ирлээ. За сайн байцгаана уу? Эрдэнэт хотын маань үүсэн хөгжсөний, илгээлтийн эзэд маань ирээд энд хот болгосны Монгол улсыг одоо олон жил өрхий бас тэжээсэн Эрдэнэт үйлдвэрийн түшгэлж байгуулсан Эрдэнэт хотын маань 50 жилийн болж байна. 50 жилийнхаа хойг зорж ирээд за ингээд одоо үзэл бодол нэгтээ ахан дүүсийнхаа гэрт ирсэн байна. Намынхаа гэрт ирсэн байна. Орхон аймгийн Арчилсан намын дараа галтан гэрэл сууж байна. За манай Орхон аймгийн арчлалтаа үзэл бодолтой үнэнч ажил албан тушаал харлаг ялсан ч ялагдсан ч тэгэл намынхаа төлөө байж л байдаг хэдэн гişүүд маань байна. Хараад их сэтгэл хөдлөж байна тийм ээ. За бүгд мэдлэгэд төшөөлөөрэй. Гоё байна манайхаа. За энд ингээд манай энэ талаар ингээд энэ баруун жигүүрээр харагдж байна. Мэдлэгэд төшөөлөөрэй манайхаа. Та нартайгаа одоо ардстамынхантаа бас баярын дүргээ. За ингээд сайхан ч одоо хамгийн түрүүнд чи одоо бас энэ ардчил их энэ эрхчлөөг авчирсан Эрдэнэт үйлдвэрийг 100% тийм ээ. Одоо Монголын мэдэлд авчирсан энэ манай энэ өөрийнхөө намынхаа гэрээр эхлээд хайлаа. Эхлээд энэ доор хайгаад тавхиад байлаа. Байдгүй. Ирэх барьж байгаа том нам нарын чинь гэр бай. Засагт масагт хамтарсан. Тугаа хайгаад байсан уулын өрөө дээр шахуул байна өрх. Одоо уулын өрөө дээр зүгээр шүү. Наадмын асраас жоохон холдуу байрлаж өрх яа. Тэгээ олдож байгаа газар нь энэ үү? Заах. Тэгээд одоо Монголын газар хаал бол хаасаах. Али гадна талыг нэг дэлгөөнд харуулах та. Яг ингээ эсрэг харуулад. За али би нэг гарч харуулж өөрөө ороод ирэх үү. Тэгээ би наадмын гадна орчин дөрийг сайхан харагдуулаад тий заа. 55 эхэлж шүү дээ. Одоо 55 эхэлж байна. Төрөөсөн бүгд ланд 300 та гэж байна. Өндөр бай та. Сайхан байна шүү бас. Үзүүрсэнд нь 2 өрөө байр гэж байна. Тэгээ Монголын нэг алдар цуудаа бүх хөгжүүд чүрээд ирсэн байна. За манай намын гэр энэ байна хараа. За ингээд Эрдэнэтийн одоо алдар цуудаа хөлгүүдийн хөшөө байна тийм үү? За энд бол мод менеж одоо зээрдийн үр төлөвүүд тийм үү? Тод манлаа уяаж Наримгийн Чулуунбатын алдар төлгүүд болон Эрдэнэтийн олон сайхан уяас нарын алдар төлгүүд байгаа баха. За нар төв тойрё. За энэ л ингээд манай Орхон аймгийн наадамчд ингээд машина парклцсан байж байна. За ингээд нар төв тойрё. За манай намын сайхан гэр хангаагаад байж байна. За манай намын журмын хөшөөний том палатг байна. Сайн байцгаана уу? Тэгээ нэг лайв явж шүү. За наадмын талбай энд байна. Сайн байцгаана. Лайв явж шүү. Би энийг харуулаад тий. За энэ нэг том цэнгэлдэх хүрээлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан байгаа. За одоо энд ингээд хаагур байна шүү дээ. Базрван бод. Ингээд гокийн гэр болтой юм урдлуурна. За ингээд тэр хүний нэрээр хандаа мандагийн гэр байгаа болтой юм, ардын намын гэр байгаа болтой юм. За энд бол ингээд том дарга нарын гэр байх шиг байна. За ингээд тойроод ингээд хүүхдүүд маань бас сайхан тоглож байна. За энэ ахмадууд маань энд байж байна. Тэ. Нөгөө мик. Тэ. За ингээд сайхан наадмын гэр байна. Сайн байцгаана дүүнэр. Гоё харагдаж шүү. Гоё морио унаад аа. Морьтой наадам чи хамгийн гоё наадам шүү. Окей. Залуучууд гоё харагдаж байна та. Сумын наадам дээр ингээд явдаг байж билээ. Сайн байцгаана уу? Хоширамттай юу? За ингээд би нэг сайн байцгаана. Сайн байна уу? За энд нэг ирээ үрдж байгаа буура байсан. Буураа нэг яриа авчих уу? Нэг яриа авч болох уу? Ах. Буураагаас нэг яриа авчих уу? За төрөө хөөргөлсөн юм аа би. Мика залгана, минчилгээ төвшүүлнэ. За ярилцлага авна гэж буураагаас. За ийшээ сууч. Сантлээс дуулгаад хээ. Дуулгоноос сууч. За сайн байна уу юм ээ? Сайхан зусч гэнэ үү? Сайхан зусч гин. За сайхан зусч гин үү? Сөргөн мас тархан ороо. Тарга орлоо юм ээ. Та сайхан зусаад сайхан наадж байна уу? Сайхан наадж нэрээд Эрдэнэтийн наадам шиг ийм онцгой сайхан наадам энэ хавьдыг хийзэхнээ
надад болж дээ энэ шиг гоё надад болоогүй шиг санагдаж байна. Дуу зүгээр нь үү? Үнэнхээр нэг энэ Эрдэнэ хотын ёстой тэргүүн энэ үйлдвэргээ тэргүүнээ хот шүү дээ тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Тийм. Ёстой энэ Эрдэнэ хот Манданбаатар хоттой. За ерөөд батар шиг юм байна. Гэж Манданбаатар хоттой. Гад шиг дүрлцэж, од шиг ядалцаж яваарэ байгаарэ Эрдэнэ хот гэж ингэж өрөөё чи. За баярлалаа юм. Та нас өдөр хэд үрж яа нэмэ? Одоо би 93 өөрийнхөө насаар 94 хүрээд тавансын аагаар ярил 93 хүрчээ. За. Имэ та Эрдэнэ хотод ирээд хэдэн жил болж байна? Анх байгуулалт хийсэн үү? Одоо 91 онд илүү. Тийм үү? Тийм ээ 91 онд ирсэн. Та тэгвэл ирээд энд 35 жил амьдарч байна гэсэн За үг үү? тэгж байгаа. За ямар салбарт ажиллаж байсан юм бэ? Би одоо ирнэ үйлдвэрт ажиллаж байсан. Би одоо тэгээд нэгтлэн хийжсэн хамгийн ихтэй нэгтлэн хийгээд юунд хамартай сампнуудыг 2-3 жил боллоо. Тэгээд байцгаад тэгээд өшөө ажилнуудыг хийсэн. Эрдэнэт үйлдвэрчүүд газрын илгээлтийн эзэлж байгуулад 50 жил болж байгаа ийм отгой аймагуудын нэг шүү дээ тийм ээ? Та аль нутгийн хүн бэ? Манай ээж аваа нутгуудтай би нөхөртэйгээ их баг залуутай явсан. Тэгээд би манайх аав нэгдэл манай аав ээж нэгдэл орохдоо шаргасан даруй аймгийн шаргасан. Гаалтай аймгийн шаргасан нэгдэл орсон гинтэй тэгээд шаргасангаар гэж өвгөрт юм байлээ. Та тэгвэл Говьалтай аймгаас ирд сураад Аваамандын яваад ирсэн гэж. За. 90 жил яваад тэгээд шаргаа яваад ирсэн. За тэгвэл та Говьалтай аймгийн шарга сумаас энд ирээд 35 жил амьдраад ажиллаад Гавьяаныхаа амралтанд гараад ингээд сайхан надаад явж байгаа юм байна шүү дээ тийм ээ? Тэгж байгаа үнэн ёстой. За. Эрдэнэ хот шиг тэргүүнээ сайхан хот барих дээ. Үйлдвэр болж ирээд ирэн. Сайхан. Бүх юм онцгой. Монгол улсыг тэжээлж байгаа том авраг үйлдвэр шүү дээ тийм ээ? Монгол улсыг одоо энэ гадны төрч утаагийн онгосгож байгаа ихэж байгаа газар шүү, ихсэн газар шүү дээ. Өстөнө толгойн гурван чулуу байж байхгүй. За имээдээ эрүүлэнхийг хүсье, урдууднаа наслахыг хүсье. За баярлалаа юм байна. За ингээд урснаас удаан зэрэг сайхныг идэж яваарай. За баярлалаа юм. Али имээдээ нэг үнсүүлчих яа. За боён хэсгэндээ нэг болтгоо. За ингээ Орхон аймгийн удаа Ахмад Дүндэр настан имээтэйгээ уулзлаа. Нэг арай авлаа. Сайн байна уу? Сайн лайв явж би оруулаад ийшээ гэргээ ороод өгөө. За намын дараагаас нэг арай авчи, мэнчилгээ авчи. За ингээд лайваар мэнчилгээ төвшүүлэх хүмүүс лайв нээлттэй шүү. Сайн байцгаана уу? Сайхан лайвж байна. За гараа авчих юм уу? Тамаа. За манайхан яриа өгөн байна уу? За энэ одоо манай энэ ах за өөрийгөө сайхан танилцсан. Яриа хэрэггүй юу? За зөв. Төрөн тэгтээ гоё түүх ярьсан. Манай хуурай дүүгийн аав нь байгаа юм. За ли. За их чинь яриа өгөн. Дүүр үтэ. Нэг ард түмэндээ мэдлэгээ төвшүүлээд арчлагч та. Тийм ээ? За их сайхан зүсэж байна уу? Сайхан зүсэж. Тэнгэж хүн байлаа. Би онцгсонгийн алтан тояа. За. Арсан намын гişүү. Халзаалаа. 33 жил нэг системд ажиллаа. За. Туртаа гарсан өндөр насны байна. За наадам сайхан болж байна уу? Сайхан болж. За та хэдэн онд энэ Эрдэнэт дээрс Эрдэнэт дээр төрж өссөн оног өгнө үү? Би 76 он сургууль төгсөөд Эрдэнэтийн холбоон залгачаар ажиллаа. Тэгээд ерөөсөө энд л холбоон ажиллаж тэгтүү гарсан. Арсан намын гişүү манай гэр бүлэрээ хүүхдүүд маань төмөр арчсан. Зөв 76 оноос шинд амьдарч байна. Чи одоо сургууль төгсөөд тэгээд яг л одоо энэ Эрдэнэт хотыг анх байгуулсан байгуулсан ингээд ерөөсөө анх шавын тавигт та залуухан байсан. Ирсэн байна. Хүүхд маань Эрдэнэт төрсөн 90 оны хүүхд одоо тэр сууч юм. За. Тэр оны барин жилийн хүүхд байна. 76. Энэ жил аймгийн маань 50 жил хотын маань 50 жил явж байна. Маш гоё байна. Сэтгэл өндөр байна. Өөрөө чинь одоо телевизээр л харж байсан болохоос би дээр хараагүй. Би дээр харахаар ямар хүн байна?
Яг том өндөр хүн бодсон ч надад онцрын намаа ийм хүн байт юм байна. Тэгээд зуршлаг сайхан болж байна манай Эрдэнэт манзун олон сайхан байна. Энэ наадмын өнгө царай сайхан байна. Одоо манай холбооноос энэ жил Эрдэнэт хотын холбооноос нэг гавьяат холбооч өгдөг. За. Тийм байна. Чинь бол яг хөө тэгээд холбооныхаа хэдэн мянган авсан. Холбооч тэргүүний тэгээ хүндэт холбооч энэ тэгээд гэмтгүй юм аваад явчих. Тэгээд та нарт бүгдөөрэнд нь баярын мэнд хүргье. Сайхан баярлцгаагаарай гэж хэлье. За их баярлалаа. За манай Эрдэнэт аймгийн Орхон аймгийн Ардчилсан намын дарга Алтан гэрэл гэж юм байна. За та сайхан зүсч байна уу? Сайхан наадж байна уу? За ингээд нийт эрдэнэтчүүдээ болон монголчуудаа баяр наадмын мэдлэгээ төвшүүлнэ үү? За энэ жил Орхон аймгийн Эрдэнэт хот үүсгэн байгуулсны түүхт 50 жилийн тийш олгож байна. Тэгэхээр Эрдэнэтээр овгуулдаг, Эрдэнэтэй ажил амьдралаа холбогдсон, Эрдэнэтэд бас одоо Эрдэнэтийг дэмждэг Монголынхаа бүх ард түмэнд эрдэнэтчүүд түүний дотроос энэ ардчлалыг дэмждэг, шудраг бол эрхчлөө дэмждэг нийт иргэлтээ одоо түүх 50 жилийн баярын мэнд хүргье. За баярлалаа. За манай Ардчилсан намын гэрээр зочид хэр байна? Зочид ихтэй байна. Бид нар энэ жил хийн ирв. За улсын хурлын 4 гишүүн ирлээ. Хийн ирв. Батулаг улсын хурлын гишүүн. За Жэнкобро. За Очирбат гишүүн ирлээ. Очирбат дүү. За Далаанбатбаяр гишүүн ирлээ. Батбаяр. Одонтуяа гишүүн ирлээ. Одонтуяа гишүүн. Энэ дөрөв маань харагдж байсан тийм ээ. Тийм өчтөр бид нар бас ер нь нийт хичнээн гишүүд ирвэн бас нам харгалцахгүйгээр нийт улсын хурлын гишүүд хэмжээнд тоогийн сайн мэдгүй ямар ч 10 гаруй гишүүд бол ирэх шүү. 10 гаруй гишүүд байна уу? Тийм. За нөгөө тойргоо сонгогдсон гишүүд бүгд байгаа бах тийм үү? Тийм бас зарим нэг нь байхгүй болох шүү. Байхгүй байна уу? За. Манай нөгөө EP дарга ирвэн намынхан гэрээр. Илбэдэл ерхийлж намын гэрээр бол ирэх. Ирэх байна. Нийлцэд бол ирсэн байна. Намынхан гэрээр ирэх хэрэгтэй шүү дээ ер нь. Тэ энэ одоо энэ хүн чинь энэ хотод энэ намаас улс төрийн гараагаа эхэлсэн, улс төрийнх нь гарааг та нар эхлүүлсэн, та нарын буян тэр хүн Монголын ерөнхийлөгч болтлоо явлаа, тийм ээ? Тэгэхээр одоо хамгийн түрүүнд та нар дээр ирж олох хэрэгтэй байхгүй юу? Би ирж гин үү? Эбигээс өмнө ирж гин тийм ээ? За эбиг бороо ирэх байх. Ховд явцсан уу? Оо тэр чи ямар хурд явдаг зүйл? Би хойноос нөөс гүйцэхгүй юм байна те. Одоо ховд руу гаруул амжих уу? Нисээд байна уу цаадах чи? Жэнкобор хааш явчих. Баян гэрвцэн үү? Зөв. За ихчээс нэг арай аваад тий. За ихч маань сайхан зусж гэнэ үү та? За гавьяат. Сайхан зусж гэнэ. За. Тэр сайхан зам болж гэн, сайхан зусж гэн. Сая гавьяат дэмж авсан юм чи? За. Тийм маань 50 жилийн ой болж эрдэнэчүүд анхдагч нар энэ уулын одоо суйндыг эргэлж энийг одоо өдөө хүртэл авч өгж байгаа. Энэ олон сайхан хамтуудаа одоо донд задууныхандаа бүтээр энэ баярын өдрийн мэнд гişүүлье. Тэгээд монголчууд маань эрдэнэт хөлбөр нэгэр зэрэг бүх болгон мэддэг энэ сайхан хоттой. Бид 90 оноос хойш арбачтай үүсгэн байгуулж өдөө хүртэл сайхан баярлалаа. Үнийг мэдээж яваа. Энэ одоо энэ сайхан сайхан оюун баярын өмнө төрийн одоо дээд шагнал Монгол улсын хүний гаяа дэмжигддэг сайхан цолтныг Монгол улсын ирүүлэг Аз жаргалтай их чөлөөлж хэлж энэ одоо сайхан үйл хэргийн төлөө 36 гэсэн хэлний маань үнэтэй бодох Одоха буйныг ардмын бас хуваалцах ёстой. Тэр талаар одоо манайх бас их сайхан санаачтай гаргаж манай намаас их хурлын гишүүн Алтмаагийн баталгад садлаа хөргөөжэд одоо хэрэгжих байх гэж их хүлээж суугаа. Тэгээд бүх эрдэнэчүүдтэй манай балтаа хорж ирж байна. Ардчилсан нартай өнөөдрийн сайхан нийтийг дамжуулъя. Баярлалаа. За мэдлэгээ төвшүүлэх үү? За гэлцүүлээд Сумыг дуурлын хэлж. Балтах биш. Балтах дэш суугаа.
өдөр байна. Хангаад дэлхий сайхан хард үзлээ. Сайн байлаа. Нэг 100 таймч 100 шүлхэрний ойлголоос Мик ажиллахгүй байна гэхэд та мик ингээд тулгадаа. Өөрлөгөө тулгаад Мик шалгараа дэлгэнэ. За яарэ. баярын мэнд хүргье. Чангараа. Манай өдөр За. манай нийтийн баяр сайхан одоо сайхан натаа сайтай бүгд сайхан байна. За баярлалаа. Миний лайвыг үзэж байна уу? Үздэг үү? лайвыг үзэж байгаа юм хөрөлдөө. Үзэж байгаа юу? Ягс нэг арай өгөх. Газ 50 секунд. За гал цараа. За их сайхан зүсэж байна уу? Ойртуул. Сайхан байна. За минь дэвшүүлээрэ та. Хэн гэдэг хүн бэ? Энэ сайхан хорон солосон хэлээгүй шүү дээ. Зүгээр. энэ өдрийн мэндийг хүргье. Үнэхээр сайхан. Тайнд орж байгаа шүү. Тэгээд одоо энэ ажил төрөл амьдрал ахуй бас цэгцлээд бас их гоё болж байна. Одоо өнөөдрийн наадам энэ 2-3 өдөр наадам талаас усууд ирээд маш их хятад сэтгэл өндөр гоё байна. Дуу сул өргөж дэлгэнэ. Өндөр настангуудаа Үгжиж хангалаа да. Баатар холгоонд байдаг. Зэсэр бас хамтарч ингэж бас явдаг. Зэсэр зэсэртийн юунд бас дээр байж уулзаж уулзлаа. Тэгээ бас тэмцэн зургаад маш гоё боллоо. Бас цааш дараагнаа бас баярлж байна. Бас манай үйлдвэрийн бас ажилд оруулж үйлдвэрийн нээж үйлдвэрийн баярлж. Та үйлдвэрт ажиллаж байсан үү гэж? Аткад ажиллаж байсан Эрдэнэ үйлдвэрт мөн үү? Эрдэнэ үйлдвэр ч одоо Монгол улсын 100% өмч болцсон шүү дээ, тийм ээ? Орос Монголын хамтарсан компани. Одоо 100% болцсон шүү дээ. Оросуудаас авцсан. Татан богдоод одоо ажилгүй одоо бид нар арай л газаргүй байж байгаа тань яг ах дагтч гэдгээрээ яг би нэг тийм яаж явдгийг. Тэгээд энэ зэсэрт нь одоо арчсан. Туу бараг сонсогдохгүй байна. Үзэх үү би үзэх. Бас ингэж энэ байгууллагт ажиллаж энэ арчсан нам. За. Зэсэртний эднэрт бол ажиллаад Наадах яриад хэрэггүй шүү дээ. За эхлээ сайхан наадлаа. За окей. Минслэгээ дэвшүүлсэн. Бас хамаагүй уус төржүүд яах вэ, тийм ээ? Мих унаатай шүү. За энэ манай найз ээж автайгаа ирлээ. За ингэж харуулж байгаа нэг золгоод яа гэж харагдаж байна. За манай дариа гэж Балтаах хоёр насаараа Эрдэнэ төлөвлөрт ажилласан. Нэтгэвртэй гарсан тийм ээ. За Эрдэнэ шиг таньж байгаа бах. Хаава Эрдэнэ шиг. За Балтаах хүмүүс үуч. Яаж байна? Алив ах юм. За. Сайн аа. За. Сайн. Сайн усч байна. Баяр. Сайн юм. За. За. Автомор. За сайхан уу. Сайхан. За. За ахч хоёр сайхан надж гин үү? Сайхан наа. Алив миний хөөрхийг аваад. Тэ. За энэ манай энэ Ховд аймгийн Дарив сум их тийм ээ? Эрдэнэ өрön сумаас ирээд жинхэнэ илгээсний лиц дээрээ тэр зогсож уучлаарай хаа. Илгээлт лиц дээрээд Эрдэнэ хотыг үүсгэн байгуулад эндээ ажиллаж амьдраад үр хүүхэд нь гараад итгүүртэй гараа явж байгаа юм хоёр сайхан ах эгч хоёр маань байна. За Балтаах сайхан тусч гэнэ үү? Сайхан тусч. Газ яриа авчихгүй бол энэ нэвтрүүлгийн цаг гитүүд гээд байна. За та нэг мислгээд дэвшүүлчих. За өнөөдөр энэ Чангараар Балтаах. Зунаан дэлгэр сайхан өдөр манай Эрдэнэ тот байгуулагчдаа 50 жилийн маш өгөөмөр дэлгэр үнэхээр сайхан болж байна. Өргөн дэлгэр болж байна. Зочин гिचж ихтэй. Мик ажиллахгүй. Цагаагаар энэ сайхан тунгалаг. Тэгээд одоо гадна дотоос ирсэн төчтийн сэтгэл санаа маш өндөр байна. Зунаан ч гэсэн өнөөдөр ингээд Эрдэнэтэй хүрээд ирсэн байна. За. Тэгээд та бүхэнтэйгээ уулзаж энд Эрдэнэтийнхаа бүх одоо ард түмэнд Тоо зүгээр үү? эрүүлэх аз жаргал сайн сайхны хүсье өрөөж сайхан надараа. За дараагч. За дараагч сайхан тусч гэнэ үү? Сайхан тусч байна. За манай Эрдэнэ гişгийн ээж нь жинхэнэ байран өстой нэг Эрдэнэтийн мэдэх бах. Үнэхээр дайчин ийм хөдөлмөрч мундаг ихч маань шүү. Тэ. Ер нь тэгээд одоо би оюутан цагаас хойш хоёрын гарын хоолыг идээд наашаа цаашаа яваад Ихэлж 2000 оноос ч одоо хэдүү? Аа? Одоо 2000 оноос ч хойш одоо юу шүү? 25 жил, 26 жил болсон байна. Тэгвэл чиний одоо анх хулин бичиж хүртэл би очичаад байна. Тэ манай хормонд бас ирж байлаа. Тий. За манай Эрдэнэ гişг. За Эрдэнэ гişг албанчаа тагсан гэсэн үү? Ахаад тагч юу ах өөрхий оосрлогч болсон гэсэн.
Та нар санаж байгаа үстэй тий. Найзыг чи халдчихгүй гэдээсээ халаагүй хөөрхий зайлууд нэг оосрлох шиг лөө. Эндрекс төр оруулаагүй юу? Тууцнуудыг за наадмаар тийм яриад яах. За ингээд найзынхаа авьяас төр сайхан уулзлаа. Ингээд нөгөө нэвтрүүлгийн цаг бас цагтай байдаг учраас би ингээд яаж байгаа. За энэ нэг дүү хандгий за өөрийгөө сайхан хэлцүүлчих юм да. За тэр өөргийнх үү? Миний хүү. За ахын дүү ажил амтэр сайн уу? Тавд сайхан да. За. Тавд сайхан уу? За юу гэдэг вэ? Сайхан төсчөө. За, намайг Алтайшгаа гэдгийг. За. Би хуваараа тоо. Ажил амтэрдэг. Ажил амжилтыг ийм залуу байна. За. Тэгээ өнөөдөр наад байна. Ямар бизнес хийдэг вэ? Хой бизнес. Зөв зөв. Бизнес ашиг орлого давгүй юу? Тэжгүй сайхан дөө. Зөв. Сайхан. Тавтаа сайхан байна. Сайн явж ирсэн. Сайн явж ирсэн. Замд явж байгаа лайв хайлтарсан. Тий. Одоо энэ Монгол улсыг одоо ганц тэжээдэг, тэтгдэг нэг хэсэг тийм ээ. Бас юу яасан одоо том юм хот бий болсныг ирж өөрийн биеэр үйлчлэхэд шүүлэхгүй болохгүй шүү дээ тийм ээ. Би ер нь Таны би ажилласан. хаамиг Эрдэнэт хотын Мик ажиллаа. бас учиртай шүү дээ. Тийм. Зөвхөн эрдэнэтчүүд гэлтгүү Эрдэнэт хоттой ажил амьдралаа холбосон хүмүүс, ах トゥ хамаатан саднараа холбогдож байгаа хүмүүс, энэ найз нөхөд гэдэг олон талаараа холбогдож байгаа бүх хүмүүсийн баярын өдөр байхгүй юу? Тэгэлгүй яах вэ? Тийм учраас одоо 50 жилийн энэ өдрүүдэд За одоо мик яаж байна уу? Би нэг автод хийгээд тийм одоо. Янз янзын мик өдөр одоо Микэ янзтаад очиж уцтай. энэ утсан мик найдвартай байдаг гэсэн бас Бүлүүдүүд хутлаа байна л гэдэг. одоо бүлүүдүүд хутлаа байна. Энэ удаа бас Таны ажил. одоо энэ тариг төгөрөмжөө сайжруулахгүй автод хийхгүй болохгүй байна. Суугаар юм. Дэлгүүр зүгээр байна уу? Одоо сонсогч байна уу? Саяны юу ч бо зүгээр шүү дээ. За тавтаа мөр сонссон баяртай найз нэг юм ба. Чи байж байгаа үсвэртэй чи байж. Яарад ажил төрөлтөө маш. Наадмаар сайхан. Оройн ээлж юм. За тэр хүлээж өгөх шүү. Хүлээж. Байхгүй болохгүй юм шиг. За наадмын барилтаа сайхан болж тий. юм уу? 5-ын 6-ын даваа цацаад хэлчихв. Тийш балтах хэвээр дайр гэж. За энэ отхон төгсдүү залгацсан байна. Байна уу ахын эрдсэн явж шүү. Эрдэнэтэд нарчс намынхаа гэр дээр байна. Хойшоо ардын намын гэр мөр рүү орох санаа байна. Ардын намын гэр рүү орохгүй бол ороо явсангүй л гэх бах та. Тэгэж Аа? ёстой ялгуурлаа Тийм гэж. ээ? Ялгууллаа гэх тийм ээ. За тэгээ Гокиго гэр рүү бас оръё. Бас орсонгүй гэх. Би ч бас ажиллаж байсан. Залиа авч ирсэн. Бас өөрхий авгаа хөвгтөд хижээж ирсэн тийм бас тэг хоолноос нь тогоотой хоолноос нь оролцож ирсэн юм чинь орохгүй бол болохгүй тийм ээ гэж. Гокиго гэрээр оръё. За мөн Эрдэнэтийнхээ бас дарга нийслэгээд өвчлөхгүй бол танах хаал. Манайхыг хажууд ойрхон байгаа. За мөн аймгийн даргатайгаа уулзаа явахгүй бол бас ороод явсангүй гэх бах. Монгол хүн байна те тийм ээ. Намайга гэрээр орчоод бусдангаар нь орсонгүй гэх бах. Одоо миг зүгээр өнөө. Асуудал алгаа. Манайхан дутуу босуул яриад ирсэн юм байна те. Би ч ер нь дуу чангатай үнэлтэй мууны дуу чанга гэж. Дуу зүгээр окей гэж байна. За энд өөр сонир сайхан юу байна? Энэ хоёр үг хэлчихье. За шинэ хоёр үг хэлчих. Би бас таны лайв явж байгаа дээр бас хэлчихье. Өнөөдөр бас За Ардс намын дарга Алтан гэрэл найз байна. Бид нар бол нөгөө нам үйл харгалзсан сус сайхан минь тустай сайхан найзалж явдаг юм залуучууд. Тийм учраас бас найзынхаа гэрээр ороод ирлээ. Тэгсэн бас тантай таарсан. Санамсаргүй явдал. Гэхдээ өчигдөр орой бол таны одоо лайвыг бас замд явж байгаа гэсэн лайв хийсэн. Тэгээ бас таасандаа бас баяртай. Нийт монголчууд Эрдэнэт хоттой бас ажил амьдралаа холбосон, Эрдэнэт төлөвлөлтөд ажиллаад амьдралаа холбосон бүх хүмүүсийн баярын өдөр учраас бас бүгдээрээ дэлгэр сайхан наадаараа гэж ярив. Эрдэнэт төлөвлөлтийн 49% талаас сая 2-3 удаа дурдлаа. тий. Би 2016 оны Төлөвнө гараад хүн доо. 10 сараас хойш Эрдэнэт төлөвлөлтийн 49% Монголын талд шилжиж орж ирсэн холбоотой асуудал байна. Сайн байна. Байр суурьаа илэрхийлж Эрдэнэт ардмын үйлчлэл төлөвлөгөө байгуулж ирсэн. Энэ ч очиж орж ирж байна. Тийм учраас энэ одоо Ярьж байгаа доо. би өөр өөрийн гэсэн. За шинээр хүн орж ирж байна. За. Тийм учраас одоо бас таныг одоо өөрийн бас сэтгэл хөдлөлийн асуудлаар яриасаа гэж бодож байна. За л би яриа тий. Биш тэр нэг хүн орж ирж сайн байна ах энэ. Бүгдээ сайхан наадаарай. Баярлалаа. За алдар нэр юм блэ. Хөрөв төвшин. Энэ нөгөө 49% залуу. 49% залуу юу? Мөн шиг байх юм. Аль ахын дэ наашаа суугаад тач. Ах нь лайв явж байгаа тэр галзууч идэгөө. Нэг яриа аваад. Би чи эдний гадаа гокийн гадаа эднийг эсэргүүцээд одоо суулт өсөлтөн зарлж ялаа шүү дээ. Тийм үү. Тийм үү. За. Шинэ
хэмлээ. Хөөе. Тэрэн бат намайг цагдаад өгöd. Аа зөө. Бид ч бас үдэс харж байлаа. За сайхан харж байлаа. За сайхан Сайн явж ирсэн. сайн. За сайн. За. Сайн явж байна. Өргөлч тий. За хөргөлчихсэн. Энд ч нэг сонин содонч очиж орж иж гинэ. Одоо хүмүүс таарлаа. Нөгөө 49% чинь хэлсэн орж ирж байна да гэж байна. Сайхан Бидний эзэн орж ирж таарлаа. Бас таарлаа. За. Хаттай. Амарчаа. За жишин гисгэгээд тавьчих да. Миний энэ телевиз чинь тэгээ шууд органикор. За сайн байна ах энэ. За сайн. Сайн явж байна. А би лайвыгээ сууж ирсэн. За. Ороод ирсэн нэг сонин содон төрхтөө ороод ирэхээр гэнт. Юу руу ороод ирээ. Чи нарч намын гişүү юм уу? Арчснаа байх шүү дээ. Тийм үү? Тий. За аль. Нэг жоохон хөвч өрөөтэй доо. Чи тэгэхээр чи нөгөө алдарт нөгөө сахал эрдэнэлгийн л одоо торгон зэрэг гэсэн үг үү? Чи одоо тэгээд бас олон жил явж штэ. Динаш хийшээ суугаад юм дарга гараа авчихсан байж сууч. Энэ 4-өөс нэг 2 жилийн өмнөөс их хамгаалж ирсэн баг тий. Тэгээ ахад тэрүүг чинь газ 2 үгээр чийдэх үү? За. Тэгээ би одоо энэ ийшээ ардын намын гэр мэрээр орно ажил хийх үү? Тий. За биш Эрдэнэ төлдөр нааш зүг. Яг зүг хурч. Яг зөв. Гөө ингэ суусан зүг. Ойшгаа ярилсан. Би түрүү нөгөө өчигдрөөс ярьсан. Хатраахаа боломж олцсон дудаа хийж байгаа үстэй. Фэйсбુક мөкөр өчигдөр шилэн цогоо оруулаад ирсэн. Эрдэнэ төлдөр Монгол улсын мэдл авчирсан. Энэ 2-3 хүнд мэд баяр хүрэг яа гэд. Тэгсэн энэний зураг яваад ирсэн. Би энэ нөхрийг сайн танихгүй. Тэгсэн сая ороод ирсэн мөн шиг байна. Ахын дүүгийн нэр хэм бэлээ? Пүрв төвшин. Ийм залуу юм уу? Би ч одож гарч штэ. Наш чи хоёрт сууч. Эвэ чи чамаг одоо ингээд нэг л их тийм тарган затгалан нэг том дон корлон шиг юм уу эсвэл нэг тийм нэг том нууц ноён төлөв бодоод байгаа шүү дээ. Энэ нөгөө Монгол Эрдэнэ төлдөрийн 49% нь авчирсан залуучуудын нэг гинэ. Пүрв хингэнэ? Пүрв төвшин. Пүрв төвшин гэдэг Арчил намынхаа гэр дээр таарлаа. Заахын дөө хэдийдэн тэгээд хэзээ барьжаад энэ 49%-ийг аваад ирв. Монголын ард түмэн сонирхож байгаа баг. Нөгөө Эрдэнэ хэлэг дарга чи хаана юу? Нөгөө алдарт сахал Эрдэнэ хэлэг гэдгээр нь би нөгөө хожоор нэлж байгаа юм биш үү? Олон түмний нөгөө нэрслэр нь хэлж байгаа шүү. Тэгэхгүй бол хүмүүс мэдэхгүй тийм ээ. За тэр хүн хаана яв? Энд чи одоо 49% чинь баг 10 жилийн өмнө шүү дээ. 10 жилийн өмнө Би юм. одоо 2016 онд гэсэн тэгт чинь 40 Эрдэнэ татын 40 жилийн ой байсан юм байна. Одоо ингэ бодоход. За. Тэгээд 16 онд бид нар чинь 49%-ийг авсан. Тэгээд тэрнээс ч авааш бас нэлээд шууган болоод 19 онд төр жилдсэн. Тэрнээс хойш сүүлийн 6 жил төрийн өмчийн одоо аж Микэ шалгараа ярьж. аж ахуй нэгж болоод бас Чангалаад гадаа гараад зогсож. сайхан ажиллаж байна те. Одоо миний хувьд бол одоо энд бас одоо буруу сүрүү санах юм алга яг үндэ те. Одоо бас сайхан 50 жилийн ой болж байна. Тэгээд ирээд бас Эрдэнэтийнхаа уур хачтаа Эрдэнэтийнхээ иргэдтэй наадамлаад ингээд бас явж хаад таарлаа. Тэгээд одоо бас одоо завшаан гэхүү одоо бас бодож байна. Баярлалаа. Тэгээс одоо энэ бас Та нар яаж 49%-ийг авч ирсэн? Тэр талаараа нэг товчхон яриад байж хэдэн доллараар Монгол улсад авчирсан юм бэ? энэ чи одоо 2000 бараг 13 оны үед хэлсэн юм шүү дээ. 49% зарна гэдэг асуудал чинь Монгол Росын үдмэн тэгээд хамт ирсэн. Тэгээд 14 оноос Эрдэнэ төлдөрийг Монгол Рос зүйдмэдтэй та нар хамттай 49% хамтд нь авчирсан юм уу? За хэдэн доллараар авчирч юу? Тэр мөнгө хаанаас гарав? Тэр чи одоо 400 сая доллар байсан. Одооныхоор бол одоо 1.45 их 80 төгрөг юм уу да. За 400 сая долларыг хаанаас авч юу? Та нар ч Яг марг би саяга харж лээ хүмүүс бас нөгөө төрийн мөнгө байсан. Яг тэр сэдвийг тухайд бас маш их ярьсан шүү дээ. Ярьсан. 10 Бахан уу сонсоогүй байх шүү. 19 онд. Тэгээ одоо тэр бол одоо тухайд удлаач гэж бид нар зөндөл хэлсэн. Тэгээд төрийн мөнгө байсан бол үдээд одоо 10 жилийн дараа тэр чинь төрнийхэд авч байгаа. Тэгээд яг сүү 22 23 онд бид нар бас хилцэл хийгээд төрөөсөөс тодорхой хэмжээний мөнгө авсан шүү дээ буцааж. хэдэн төгрөг? Хаал мөнгө авсан. 200 орчим сая доллар авсан. Та нар чи нэг 49% нь эзэмшиж байгаа үед өөрсдөө ерөөс оролцохдоо 400 сая доллар нөхөд авчих юм уу? Юу шүү дээ. Тэгэхэд хэдийг авсан? Ямар ч боломж авахгүй шүү дээ. Тэр чинь одоо бид нар бол яг хаа зөндөө олон юмд бодож ирсэн. Эрдэнэ төлөвлөрийн хүчин чадлыг сайжруулъя, технологийн сайжруулъя, илүү ашигтай ажиллуулъя, нөөц нэмье энэ төр гэдэг. Тэр ч хүрээнд бас нэг 16 7 онд бас нэлээд хайгуулын ажил хийж ирсэн. Одоо энэ оюутны орд гэдэг энэ дээр бас тухайд өргөн ажил эхлүүлж ирсэн л түүхтэй л дээ. Эрдэнэ үлэг захирал чинь энд ирсэн үгүй юу? Гадаад дугуй хаана уу? Эрдэнэ үлэг захирал одоо 2023 оноос хойш гадаад улсад бас эрүүл мэндийн шалтгаантай байгаа. Цугтаага авчихсан юм уу? Үгүй одоо зүхтаана гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ? Эрдэнэ төлдөрийг авчирч өгөөд тэгээд
сонголтоогоо явуулах гэхээр ч бас сони юм. Яг одоо тэгээ улс төр янз бүрийн олон сонгуульд хамжсан Эрдэнэт үйлдвэрийн чинь 19 оны 20 оны сонгуульд нэлээд явсан, 21 онд нэлээд явсан, 24 он гэдэг ингээд бас 3 сонгуульд хамжсан биш үү? Би өчигдөр шилэн цогогийн постыг л хараад шинэ зургийг харлаа л да. Өчигдөр шилэн цогоо пост оруулчих. Тэгсэн чи эднэрт баяр хүргэгээд байх юм. А би болохоор нөгөө оюун Эрдэнэ брогийн нөгөө найз андын үгээр эдний чинь хулгайлаад шагаа явуулсан бодоод байна. Тэгвэл одоо ингээд бас Хинэн зүүнээ яриад байдгийг. өнөөдөр Эрдэнэтийн ард түмэн уурхаач бас тэгээд яг хөтэ энэ чинь бас болж байгаа ш тийм биз дээ энэ чинь ингээд эцэнүүдээ төрдөө ирсэн гэсэн төрийн ажлуудаа сайхан явж гин ковидын үе зөндөө мөнгө төгрөг төллөө тэгээд монголчууд бүгдээрээ сайхан наадчих ш дээ энд одоо наадмаар баяр наадмаар монголчууд бас бэлгшээлтэй сайхан одоо нэгэнтээ хүндэтгэлтэй ханддаг хүмүүс тэгээд баяр наадам болж ингээд зориул ирлээ. Бас өмнө чинь бид нар бас 16 17 18 Өчигдөр ингэсэн байсан байхгүй юу? Би энийг хараад чиний царайг олж харсан. Эрдэнэт үйлдвэрийг энэ хараа. Ингээд шилэн цогоо Эрдэнэт үйлдвэрийг 100% Монгол улсын мэдэлд оруулж ирсэн Ростех компанитай хүнд хэцүү хилцлээр ууггүй ажиллаж зүтгэж аж ахуй нэгжүүдэд ялангуяа Эрдэнэ үлэг орхон Батүршин нарт Эрдэнэт хот үүсгэн байгуулагдсны 50 жилийн баярын мэндийг хүргэе гэгээд манай алдарт нөгөө шилэн цогоо оруулсан байсан. Тэгэхээр би хараад шилэн цогоо жардын нам штэ те. Жардын намын хүн энэ бас энэ манай намын зүгтээ нөхдүүд баяр хүргээд байхаар эднэр бас буруу юм хийгээгүй юм байна гэж бодлоо. Тийм ээ? Тэгээ ямар ч байсан 49%-ийг аваад ирсэн байна. Тэгээд өчигдөр бас нөгөө манай ЕП бро ерөнхийлөгч тэр чинь сайлын үнэд бараг ширэгцсэн юм яриад байсан чи өчигдөр үргэлэг байсан гэж. Өөр орныхаа авах гэдээс нэг үргээсэн гэж. Тэр хүн ч бас алдартай ярианы баялаг мундаг хүн л дээ тийм ээ. Яг би нэг ярианы баялагаар нэг үзье гэж бодоод. Ер нь юм шүү дээ. Та одоо Эрдэнэтийнхнээс асуувал сүүлийн 10 жил миний бодлоор маш их хайгуул хийж байгаа тийм. Ер нь бол одоо үе үеийн захирлууд ирээд хайгуул хийгээд манай одоо бидний байхад даваацрын захирал, бадам сүрэн захирал байсан маш их хайгуул хийж байгаа шүү дээ. Ер нь бол эцэг нэмдэ уурхачдын зорилго бол уурхагийн нөөц нэмэх. Одоо уурхай насжилтыг уртсах. Тэгэхээр энэ одоо тухайн хайгуул энэ төрлийн ойлголоо. Хоёулаа энэ үйлдвэрийн процесс яриул дуусахгүй. Тэгээ энэ 50 жилийнхаа хойд Эрдэнэт үйлдвэр Монголын мэдэлд 100% болсонд нь Эрдэнэт хотын төдөөгүй Монголын ард түмэн баярлж байгаа мөн үү? А өмнө нь бол одоо Оросууд хоймрын зангаад суугаал Орос дарга нарын хажууд олигтойч ингэж үг хэлж чадахгүй жоохон ширгэндэг байсан баг тийм ээ? Ер нь 70 жилийн хугацаанд бол манайх энэ социализмын 70 жилд чинь тэгээд энэ дээр Орос сууж иддэг байсан санаж байна. А тэрэн шиг Эрдэнэтэд бол бас одоо би Эрдэнэтийн 35 жилийн ойгоор Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байсан барилдаж байсан цэнгэлдэгт Симон Билүү нөгөө нэгдүгээр орлогч тэр дарагчид одоо ерөнхий захирлын хажууд сууж иддэг байсан байхгүй юу? Тэгсэн одоо нэг ч Орос хүн алах 100% Монголын мэдэлтгээд энэ Эрдэнэт хотын тэр чигээр баярлж байна. Тэгэд өөрт чинь баяр хүргээд урилга өгөө өөрөө зориод ирвэ. өөрөө зориод ирлээ. Энэ одоо Эрдэнэ хэлэхгүй бол энэ орхон та гурав чи чи бүрд төвшөнтэй. Бүрд төвшин. Та гуравд урилга өгөх юм уу? Энэ Эрдэнэт үйлдвэрийнхэн. Үгүй одоо яг хөтэ энэ ч одоо Эрдэнэт иргэдийн баяр наадам шүү дээ тий. Одоо заавал одоо надад урилга өгсөнгүү гэж би төнөөдөх юм бол өөрөө зориул ирлээ. Монголчууд бид нар цааш наадамд оролцох хэрэгтэй шүү дээ. Үе үе захирлуудаа урилга өгсөн байх тийм ээ. Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байсан. За би ажиллаж байсан. Гэхдээ надад бол урилга өгөөгүй. Би урилгач гордоогүй. Та яаж ирв? Үгүй ягаад би энэ үйлдвэрт ажиллаж байсан тийм. Миний эхнэр удаа бас ажилчийн төлөөлөгчийн газар тийм үү? Энэ үйлдвэрээс би бас тогоодоо олноос нь хороолцож явсан хүний хувьд үр хүүхдэд хижээж явсан хүний хувьд тэгээ бас нэг түүхт ойд нь бас баяр хүргээд ирэхгүй л болохгүй шүү дээ тийм биз дээ. Тэгээ Эрдэнэтийн чи өөрөөсөө бас ардчлалын өлгийн нутаг тийм ээ түүхтэй тэгээ ирж байгаа юм. Би бас ажилласан. Чи бас тэгж удаа явж байна. Би ч одоо бас яг нь богино хугацаанд бас ажилласан одоо нэг 2-3 жил тэр ч утгаараа бас бид нар бас Эрдэнэтийн ажилтан уурхайчд бас цаашаалтай юм зөндөл явдсан шүү дээ. За хүмүүс байгаа. За тэгээ энэ бүрд төвшин гэж дүүг одоо хүмүүс амьдаар нь гэж ярьдیں۔ Намайг шигс амьдаар нь харлаа гэдэг. Өчөөгүй шүү зүгээр. Боддоор нь харлаа. Боддоор нь харлаа. Тэгээд амар тийм хулгайч зэлгийч тийм нэг садис царайтай хүн байх юм бол ч айгүй нүдэд дуулах манай дүүчих залуу байна өөрхөн. Тийм ээ? А тэгээ өөрхөн бас хамгийн гол нь энэ Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийн улсынхаа мэдл авцарчлаа гэж заавалж урилга зарлага нийлсэнгүй бас хүндэтгээд хүрээд ирж байгаа нь бас хүн чанар гайгүй юм байна тийм үү? Хойш тэ тийм биз дээ. Тэгээ тэр дундаа бас арчил намынхаа гэр таарлаа. Би та нар намайг ирнэ гэд мтээг үз. Би гинт ороод ирсэн тийм үү?
Тэгээ энэ хүнийг бас урьдсан байсан үгүй юу? Нийлүүлсэн үгүй юу? Намын дарга. Зохион байгуулалт голсон үгүй юу? Тийм байхгүй. Намын даргын дээр комент хэлдэ. Тэгээ манай намын гэрээс чи урилгахгүй бүгдээрээ л Бүгдөө. чөлөөтэй шүү дээ. Уртлаа нь орж Бүгдөө. Тэгээ орж ирсэн хүн болгоныг бид нар ч хоймортой заалж. Та бол одоо ингээл өөрхий наадам туусл энэ ч хүлээж аваад тий? Намын гişүү. Өөрөө ч аймгийн төлөөлөгч үү? Тий, аймгийн. Аймгийн иргэдийн төлөөлөгчтэй хуваар сонгогдсон иргэдтэй тэгэл үйлчлэл сайхан хүлээж аваад энэ ч л одоо ардчлалын үн цэн шүү дээ тийм ээ. Тэгж баг. За сайхан байна. Одоо эрентэй адилхан Монгол Ардын намын дарга аймгийн засаг дарга бас намайг хүлээгээл байж байгаа байна. Би таныг гэрлүүд авах очиж. Очих уу? Гуруулаа явах уу? Чи явах уу? За тэгээ. За тэгээ. За би энэ лайв явж байгаа дээр тийш айлт газ мордоотой. Тэгээ айгуу гомдоо сүд болно наадулч. Мөнгөрд ирээ явсангүй гэх бах. Эргээд ирээ. За юу. За энэ төлгөнө энэ миний юугаар энэ дайлан хийгээдгөө. Би ч бас хажууд нь телевизийн ажилтаа энэ юм хөөргмөргөө маллах гэж бас. Тэ. За манайха баярлалаа. Эргээд олон сайхан уулзнаа. Та бүхэнтэй хайртай шүү. Үсэл бодолтой үнэнч явдаг, талархаж явдаг шүү. За баярлалаа ажилтнаа. За. За Ардын намын гэрээр ч очлоо. Орхон аймгийнхаа гэрээр очлоо. Гокиго гэрээр ч очлоо. Нөгөөдөл чи харж байгаа, хүлээж байгаа. Мэлсгээд төвшүүлээд. Одоо эзэнчүүдээс өрөөд таньдаг мэддэг маш олон хүн За манай дараагч хөдөлмөрийн гавьяаны улаан түгээ одоо авсан гинэ. Мэлсгээд төвшүүл. Ийшээ ярингаа явъя дараагчнаас. За. Эрдэнэ татварууд өнөхөр Таньжийнхаа баяр наадмыг үнэхээр маш сайхан гэж байна. Маш их баярлж байна. Одоо энэ төр засгийн удирдлагууд болон Эрдэнэ татынхаа Төлгөнө хөргөв. засаг дарга бүх одоо энэ баяр наадмыг зохион байгуулж байгаа хамт олон болон Эрдэнэтийнхаа ард түмэнд маш их баярлалаа илэрхийлж яа. Баяр наадам сайхан боллоо. 50 жилийнхаа босгондоор Дарга нарт баярлах ч яг ард түмэндээ сайхан баяр мэдлэгээ төвшүүл. Татыгаа 50 жилийн босгондоор одоо хөдөлмөрийн аюуны улаан түгээ одоо авсандаа маш их баярлж байна. За ихтэй бас баяр хүргье. Бид бүхний одоо хамт олонны минь хүчин байгаамаа. За. Анхтай 78 онд Та Эрдэнэт хэдэн онд ирж ирсэн? 78 оны 1 сард тавилтаар Та одоо ирээд 48 жил болж байгаа юм шиг. 48 жил 48 жил хантайгаа хамт амьдарч байна. За баярлалаа. Одоо Ардын намын гэрлүү явж байна. Араас нь Орхон аймгийнхаа гэрлүү орно. Эрдэнэт үйлдвэрийн гэрлүү орно. За энэ бол ороод явсангүй гэх бах. Энэ залуутай тааралтлаа 49% авчирсан Сахал Эрдэнэлгийн төлөөлөл явж байна гэж. Хөрөв төвшингэл энэ нэрээ тогтоохгүй. Би нэг Орхоныг л мэддгийг эзнээ харъя гэд нямдэрч хуцаад байсан. Орхон байгаа юу? Хөөе. Орхон би юу? Зөв. Тийм үү. Зөв. За сайн явж байна. сайн байна. За юу идэгөө? Хэм бэ? Аман дээр барайч за. Өдөр хөөлөгсөн газар. Ажиллаж ирсэн юм уу? Хэдэн онд? 2014 Нөгөө 49%-ийн тал тийм үү? Тэрнээс хойш зөв. За, сонирхолтой хүмүүс болчиход байгаа гэж. Үрээд яа баярын өдөр хайхан шүү. сонирхолтой гэж сая энэ үл тэгээ тохиолдлоор таарлаа юу? Одоо зохион байгуулалтаа юу хэлээд. Ямар ч одоо төлөвлөлтөө биш. Санамсаргуу таарлаа. Эсвэл эдгээр миний лайвыг үзээд ороод ирсэн үгүй ахын дүүнэр. Жилийн Намайг дагддаггүй юу? дараа тэр бат багтаж таарлаа. Тэгээ одоо би бас энэ хоёрыг өрөөд Тийм үү? тэрээр орж айргуугаа явж байна. Чи өрсөн юм уу? Энийг бол намын гэлөө оруулаад би энэ хоёрыг дагуулсан өөрөө гэлөө явлаа. Зөв. За байж. За би чи энэ Эрдэнэт энэ Ардын намын гэрлөө орё. Намайг чинь бас Ардын намын жирийн мянган гişүүд дэмжин. Дарга нараас илүү дэмжин өөрхий. Гэрээр норхгүй гомд. Тэ. За энэ Орхон аймгийн энд болохоор зэрэг дарга нарын гэр барьсан сайн байцгаана. За энэ ард иргэд маань сайхан явж байна. Энэ аймгийн хамгийн газрын гэр. Тамгын газрын гэр аль юм? Энэ чигээр явлаа. Өөхстөн хааны гаршигл юм байна да. Тэр зүүн талд баруун Манай Гокийн гэр байна те. За Гокийнхоо гэрээр орно. Аймгийн тамгын гэрээр орно. Дарга нар наа болоо. та бүгд ч байгаа л үү. Одоо 5 даваа эхэлсэн үү? 6-гийн даваа юу? Шүгэн дөр үлдсэн үү? Тийм. За төр төмбөр, ёс юмбгөр эхлээд
аймгийнхаа тамгын газрын гэрээр орё. За тэгвэл бид тийшээ юу гэдэг байна. Цуг дагаад орчих шүү дээ. Цуг дагаа явчихаа. Цуг дагаа явчих. Цуг явахгүй нөгөө замын дундаас хаяад яг шогтоод байгаа шүү. Дагаа. Газарчлаа. Засны гэж багт юм байна. Тий, намайг айгүй чи нэг жоохон газарчлаа явах. Гайд хийгээд аа. За Орхон аймгийн тамгын газрын гэр сайн байна ахын доо. За энэ бол ойролцоогоор нэг 100 саяын гэр байна. Би ч ихлээд үнийн асуудаг. 50 жилдээ зориулаа барьсан шүү. Их сайн ингээд намын гэрээр орохгүй төр төмпгөр ёс юмбгөр аймгийнхаа тамгын газрын гэрээр орё. Наадвал чи гомд нь ороо явсангүй гин. Хамгийн гэр хөнгөө байна. За тэгье. Хамгийн гэр хөнгөө байна. Дээшээ. Хөнгөө байна уу? Яг тодорхойг нь харуулчих. Сайн байна уу? Манай тамгын газрын гэр. Сайн байцгаана уу? За дарга нар эцгөө. Тэгтээ яг тавхтай идээд гарыг та тийм ээ. Дээшээ суухоо. За энэ дээр одоо хата хоёрын суудаг байна. Нэгэн дээр нь засаг дарга суун, нэгэн дээр нь хурлын дарга сууд юм уу? Дарга нар өөрөө өөртөндөө яасан том сандал тавьсан. Зүгээр бууд байхад болдгоо бах та. Гүн мод ийм сандал болмоор юм. За дарга нар тийм том сандал залсан юм байна. За энэ бол нэг нь 100 сая, хоёр нь 200 сая үнэтэй юм шиг байж шүү. Энэ сандал дээр сууж болох юм болов? Болно үстэй. За айгуул болохгүй бах. Сандал дээр суусан ингээд зөрчлийн хуулиар шаачих үү те. За л инээш. Заах нэг тавхтай идээд эхлээд. Тавхтай идээд. Төр төмпгөр ёс юмбгөр тийм ээ. Яа. За энд том дарга нарын суудлын дээр суугаач яах. За дарга нар ч гэжтэй бид нар ч өөрсдөө дарга шүү дээ. Тиймээс дэргэд бид нар. За 100 саяын сандал дээр сууж байна. Алим энэ наснаас шүү. Ашиг олт маяг. Гэтэ маяглаад энд суу. Жүж аймгийн хунга иргэн богод. Болчихноо ах юм. За нөгөө зоригогтууд хүн ирчлээж орчин ирлээ. Энэ мянган хүн үзэж байна. Мянган Монголын ард түмэн нэгт ороод ирлээ гэ дууд. Засаг даргыг дууд. Дууд хурдан дууд. Засаг. Хүрээ дээр ороод ир. За айргуул ярих юм алга. Булганы сайхан айргууд байна тийм ээ. Чи ямар сайтаас явж байгаа юм дөө? Ахаа өөргөө өдөр. За ингээ ямар нэгэн тийм янз бүрийн санаа агуулж алуулаагүй гоё Монгол хүнийхээ ингээд ёс заншлаар сайн байна ахын дөө. За жаал телевизээс явж байгаа. Надаас яриа ах уу? Надаас яриа. Надгасаа. За. Наашаас байхын дөө. За тэгнашээс огч чинь ч ороод ирэх юм даа. За надаас энэ ТV 24 бас яриа авч байна. Гэхдээ би аав гэсэн хөрх. Яаж энэ ч ороод зогсож. За чи наашаа бас энэ чинь миний хажууд яриа ингээд яваа зогсчихгүй байна. Гоё ингээд хажууд тийм биз дээ. Гоё нүдэнд дулаахан бүсгүүдтэй гоё нааш орд зогсох юм даа. Гоё шаараас ингээд бас ингээд зөв. Нааш орд ингээд орд. За. Тэгээд давхраас энэ чи харч. Нааш орд. Сайхан надад байна уу? За сайхан надад байна уу? Сайхан надад байна. За нутаг хаан уу хаанаас явна? За Улаанбаатар хотоос. Улаанбаатар хотоос явна уу? Энд 50 жилийн наадмыг сонирхол. За Эрдэнтийн өөрөө дарга нар. Ураагүй би. Өөртөө надтай адилхан сэтгэл зүргээр явж байгаа юм байна тийм. За. Ах нь бас энэ Эрдэнэт үйлдвэрт за шууд ярьчих тийм. За юуны өмнө ТV 24 телевизийг үзэж байгаа нийт Монголын ард түмэнд энэ сайхан Эрдэнэт хот үүсэн байгуулагдсныхаа 50 жилийн мэндийг хүргье. За Эрдэнэт хот маань Монгол улсыг нэгэн цагт төсвийн 70% дангаараа бүрдүүлдэг гэсэн жинхэнэ нөгөө сайлын үнэ маань юм аа. Эрдэнэтээс олон сайхан том бүтээн байгуулалт бий болж тийм ээ Эрдэнэт үйлдвэрт. Тэгээд олон одоо Монгол улсуудынхаа эрүүл мэнд, боловсрол тийм ээ соёл урлаг бүхий салбарт тэгээд одоо энэ бодитоогоор хувь нэмэр оруулсан ийм мундаг одоо Монголын сор болсон анхны ууган үйлдвэр, хүнд үйлдвэрийн салбартаа. За тэгээ ах нь бас энэ Эрдэнэтийн үйлдвэрт ажиллаж ийлээ. Бас нэг тодорхой хугацаанд. Тэгээ Эрдэнэтийн 35 жилийн одоогоос 13 жилийн өмнө энэ Эрдэнэтийн цэнгэлдэг хүрээлэнд бас төлөөлөгчийн газраа төлөөлөд бас барилдж байлаа. 2 даваад 3 даваанд бас хамт арслангийн аманд гарч сайхан цол дуудуулж явлаа. Тэгээ харамсалтай нөр их манай зүлэг ногоон дивжээг маань баахгүй болгоод хужаа ногоо хулдаас тавьсан жоохоо тиймэрхүү байна.
За бусдаар бол найр наадам сайхан болж байна тий. За тэгээ Эрдэнтийн ахын дүүстэй эрүүл энх сайн сайхныг хүсье. Эрдэнэт үйлдвэрийн одоо нийт албаа хаагчдад бас ажлын өндөр амжилт хүсье. Тий. За басна. Баярлалаа. За ингээ яриа өгчлөө. За дарга нар ирж гинөө. Байхгүй юу? За байхгүй бол за миний найзуудаа ингээд наадам ямар болж байна? Та бүхэн таньж байгаа бах. Тий. За ингээд энэ том хоймор хааны суудал дээр суух ямар байна миний анд? Гоё үстэй. Энэ суудал дээр чинь заавал чууш. Дарга нар биш тийм үү? Иргэд суух. Дахин түнээр нааш энд суу. Игч нааш энэ дээр суугаа зураг авахлахаар манайха зураг авах. За Эрдэнтийн ахын дүүсээ. Орхон түүх 50 жилээр Эрдэнэтэй хөрөлцөн ирж олон өмнөд амьсгалынаас маш их Монгол өмнө төр өмнө хөдлөх ажил хийж амжуулж байгаа. Найз нь бүгд талархаж өгдөг шүү. Зовх цагт нөхрийн чанар гэж үнэхээр минаас бас намайг өчтөө зовлонтой байх үед бас тусч ийсэн тийм юм байна. За ахын дүүнэр нааш. За ахын дүүнэр сайхан наадж гинөө. Наанаас суу гоё давхартаас суу. Ийм гоё суудал дээр суух гоё уустай. За хин гэдэг үү? Хэдгээр ангөө? 6 настай. За чи. 10-тай төвшин зүг. Гүр хурдмаар ундгөө. Зинхэн хурдмаар унд гар хөвгдөд байна да. За энэ ингээ Орхон аймгийнх нь дарга нарын гэр юм байна ахын дүүнэр. Гэхдээ дарга нар гэж иргэдэг гэх хэвээр. Иргэдээ ингээ хоймрын суулгах хэвээр. Би өр Монголд ихч бай. Ажиллаж байсан шүү дээ. Тэгсэн чинь дарга нарын жочтой хоймрын суулгаад намын дарга одоо манайхаар намын дарга нь хурлын дарга. Засаг дарга хоёр нь хоёр талд хоёр хатагчин сууж ирсэн. Иргэд нь хоймор сууж ирсэн. Одоо энэ байдлыг би эндээс эхлээ өөрчлөе гэж бодлоо. Гэвгэнт. За юм байна. За энэ нэг Эрдэнэт нэг нэлээд үнэтэй гэр юм биш. Хийц мэд амар үнэтэй. За сайхан байна. За ахын юу байдлаа. Нэг наадмын хөөж үрч. Тэгвэл энд байна. Сая 50 хөөж. За нэг наадмын хөөж үрч чагаа. Сая даатаг болчлоо. Одоо эргээд ороод ирлээ. Миний нэг лайв хийдэг үзнэ дата дуусаад ашиг. Чи дата нэмэгдэж. Байна уу?